төсвийн дотоод хийх нөхцөл байдал бүрдээгүй гэж зарим ажиллаар үзсэн хүмүүс ярьж байна. Энд чинь бүрдээгүй байтгаар цаг хугацаа алдаад хэтрээд явцсан байна л да. Зөвхөн өнгөрсөн 7 хоногийн бүлгийн уралдаар бид нар Монгол банкны удирдлагыг мэдээлэл сонссон. Зөвхөн тэр мэдээлэл дээр ихэд оны эхний 2 сарын байдлаар 700 гаруй сая доллараар интервенц хийчихсэн. Монгол улс чинь 4 гаруй тэрбум долларын нөөцтэй эн чинь цэвэр нөөц нь үндсэндээ 2 тэрбум долларын нөөцийнхөө бараг талаар нь интервенц эхний 2 сард хичээл сууж байгаа. Хэрвээ дахиад энэ байдлаар нөхцөл байдал тийм удаан биш дахиад 2 сар үргэлжлэх юм бол нөхцөл байдал энэ чигээр 2 сар үргэлжлэх юм бол Монгол улс валютыг нөөцгүй болох гэж байна. Энэний цаана юу нөгөө эдийн засгийн хүндрэл биш нөө дефолтын асуудал, олон улсын валютын сангийн хөтөлбөрийн асуудал чинь бараг хаалга тогшоод бэлэн зогсож байгаад төсвийн дотоодын нөхцөл байдал үсээгөө гэдээ ярьж байгаа бол хэтэрхий амгалан асуудлаа гэж бодож байна. За хоёрдугаартан дээр ерөнхий сайдын 1 тэрбум долларын экспортоор нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх даалгавар гэж байна. Ер нь тэгээд эдийн засгийн нэг юм захиргааны аргаар даалгавар өгөөд биелждэгч бас зүйл бас биш байх л да. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь ингээд цаг үе өөрөө биднэрт энэ нөгөө нэг юм хийсч ирсэн гэдэг юм шиг. Айл өнгөрсөн оны 11 сард биднийг төсөв хэлэлцэж яхад асуудал нүрсний үн бурууд ихцэл бас тэрний өнгөрсөн амар. 11 сард энэ олон улсын нөхцөл байдал Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үн 11 сарын 5-нд гарцсан л байсан. Бид нар тэгэхэд төсөв тэлэн нүүрсийг одоо бараг түүхэнд байгаагүй хэмжээний нүүрсийг түүхэнд байгаагүй үнээр зарна асар их хэмжээний орлого олно гэж дэврүү юм засгийнхын яриад суужсэн. Тэгэхээр нөхцөл байдал бол маш энэ өнөөдрийн нөхцөл байдал бол маш тодорхой гэдэг нь авах хэмжээ маш тодорхой гэж одоо гишүүдийн зүгээс үзэж байгаа. Өнөөдөр гэхэд манай зарим гишүүн төсвийг танах, тэр тусмаа энэ халамжийн бодлогыг танах, тэр тусмаа татаасыг хэрхэн яаж таньж болох тухай бүлэг дээр ажлын хэсэг гаргаад ажиллая гэдэг тодорхой байр суурьдыг бид нар ингээд нэгтгэж ажиллаж байна. За төгсгөлтөн дээр төр хувийн хвшлийн хөншлийн тухай, ер нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, за тэр төр хувийн хвшлийн хөншил. Үнэхээр өнөөдөр Монгол улсад хувийн хвшлийн орон зай гэдэг зүйл үнэхээр байхгүйсэн. Би бас өнгөрсөн 7 хоногт нэг байнгын хорооны уралдаар хэлжсэн. Төр болоод төртөөгөө нийлээ төрийн өмчт компани нийлээ 70% болчихсон. Үлдэж байгаа 30% нь бараг 200 мянган аж ахуй нэгжид ноогддог хувийн хвшлийн. Тэр 200 мянган аж ахуй нэгжээс тэр топ 100-д орж байгаа аж ахуй нэгж нь нэгжүүд нь бараг татврын орлогын 90% бүрдүүлдэг. Тэдгээр нь бараг бүгдээрээ шахуу дийлэнх нь төрөөс лиценз авдаг, уул уурхаан лиценз авдаг, банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл авч ажилладаг харилцаа холбооны компаниуд, онцгой татвар төлдөг компаниуд, арх фи үйлдвэрлэдэг компаниуд эдгээр чинь нийлээд тэр топ 100-ийн чинь олонхыг бүрдүүлдэг. Буюу нөгөө 200 мянган аж ахуй нэгж чинь орон зай нь жилээс жилд төр болоод төрийн тусгай зөвшөөрөлд авчигдсаар л явж байгаа. Улам байхгүй болж байгаа. Энэний цаана чинь нөгөө нэг сайхан нээлттэй өрсөлдөөнд хувийн хвшил тулгуурласан олон хвшил үхий эдийн засагта байна гэсэн нөгөө үзэл санаа маань улам алсарч байгаа. Энэ дахиад нөгөө Монгол улс авторитар дэглэм рүү шилжиж байгаагийн нэг л зүйл заалт шүү дээ. Ягаад гэвэл том дарга нар эрх баригч нам асуудлыг шийдэж болдог, загиргаадаж болдог, нийгмийг өдөрдөж болдог, тохируулах хийж болдог. Энэ тохируулахтай арчлал бол бид нар орж байгаа гэдэг нэг шинж байхаа гэж бодож байна.